Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд гол хоёр зарчим бий. Нэгдүгээрт олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн санал болгох, хоёрдугаарт дэлхийн нийт сонирхох хэрэглэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гэвч энэ хоёр шаардлагыг үйлдвэрлэгчид хангах ажил эхлэегүй байна. Монгол бэлэн хувцсны үндэсний үйлдвэрлэгч Exclusive компани ASEM-ийн үеэр хөрөнгө оруулагчид ирнэ гэдэг мэдээлэл аваагүй байх жишээтэй. Миний хувьд сонссон зүйл алга. Гэхдээ Twitter, Facebook-оос бас гарын бэлэг хүмүүст одоо өгнөө. Тэгэхээр одоо өрсөлдөж бүтээгдэхүүнээ одоо ирүүлээ гэсэн тийм зүгээр яг Twitter-ээр сонсоо. Яг ингээд нэг өчтөр одоо компаниудад бол тийм бол ирсэн зүйл алга. Үйлдвэрлэл хариуцсан тусгай субъект нь аж үйлдвэр юм. Тэд үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт татахын тулд сургалт мэдээлэлээр үйлдвэрлэгчдийг хангах учиртай. Нэгдсэн бодлого зохион байгуулалттай хөрөнгө оруулалтыг татвал үр дүн нь өндөр байх болно. Гэтэл тийм байсангүй. Монголд одоо өнөөдөр эсвэл одоо Евразийн энэ эдийн засгийн холбоосонд ямар үүрэгтэй оролцох вэ? Бид юуг сонирхож байгаа? Бидэнд ямар боломж байгаа? Бид ямар бодлогын өөрчлөлт рүү шилжсэн бэ гэдэг асуудлаар хэлцэх нэг сэдв байгаа. Энэ бол маш ач холбогдолтой сэдв гэж бид харж байгаа. Маш олон одоо өөрөлдвөл энэ форумд оролцож байгаа, ASEM-д оролцож байгаа бизнесийн төлөөлөлт болон төрийн голлох аж үйлдвэр эдийн засаг бизнестэй холбоотой санхүүтэй холбоотой энэ төлөөлөлд оролцох юм том шуулган болох юм аа. Энэ дээр бол бид нар харин бэлтгэл ажлаа маш сайн хангаад явж байгаа гэж бид харж байна. Салбарын сайдын хувьд ASEM-ийн үеэр ирэх хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, хөрөнгө оруулалт авах хэмжээний бүтээгдэхүүн нэрлэж чадсангүй. Гэтэл ASEM-ийн уулзалт хүртэл 4 сарын хугацаа үлдлээ. Ер нь Монголын бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж чадж байгаа бүтээгдэхүүнээр үзэгсэн худалдаа авах зохион байгуулагдана. Энийг бол ASEM-ийн зохион байгуулалт хорооны хэмжээнд хийгдэж байгаа. Ерөөсөө бол нэлээд олон газар сэгүүдээр үзэгсэн худалдаа зохион байгуулахаар бид төлөвлөсөн байгаа шүү дээ. Энэгээр бол бид нар бүтээгдэхүүнээ сурчлана. Энэ бол зайлшгүй хэрэгтэй ажлуудын нэг гэж харж байна. Зочид буудлын саван алчуур О сайзыг Монгол үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангахаа мэдэгдээд байгаа. Гэхдээ буудлын О сайз саван алчуурыг дэлхийн аль ч үйлдвэрлэгч үйлдвэрлэж чадна. Эсвэл бид эсхий тавчиг бэлэг дурсгалаа хөрөнгө оруулагчдад танилцуулах уу? Монголын үйлдвэрлэгчид ASEM-ийн уулзалтанд бэлэн биш гэж үйлдвэрлэгчид үзэж байна.